За тэгээ шинэ бичлэгээр уулзсаад баяртай байна. За тэгээд өмнөх хоёр бичлэгээр болохоор Steam тойрсон скамруудаас хэрхэн зайлсхийх вэ, хэрхэн таньж мэдхүү гэдэг талаар орсон бол энэ удаагийн бичлэгээр болохоор Steam дээрх тоглоомуудыг хэрхэн хямдаар авах вэ гэдэг нэлээд гэгээлэг бичлэг орох болно. За тэгээд бичлэгийнхаа гол сэдв рүү орохоос өмнө Steam хэрэглэгчид гэсэн scam free group руу нэгдэж амжиг байвал ийшээ заавал нэгдээрэй. Энтэй тухай бүрийн заавар зөвлөгөө ороод тэгээ явчихнаа. За өнөөдрийн бичлэгэн дээр яг юуг ярих гэдэг байгаа вэ гэхээр зэрэг жишээ нь одоо Steam дээр Battlefield 6 гэдэг тоглоом $70 байна. Тийм бол энийг хэрхэн бараг шахуу тал үнээр нь авах вэ гэдэг талаар бичлэг орж байгаа. Яаж вэ гэхээр зэрэг тухайн үед 2024 онд 3 сард судалгаа хийснээр болохоор Steam нь ингэж яадаг. Бүс нутаг болгон дээр ингэж зарим үед болохоор улс болгон дээр ингэж Steam-үүд тоглоом хөгжүүлэгч нь үнийн шал өөр тавьдаг. Жишээ нь одоо юу гэдэг Америкт одоо $100 гарч байгаа тоглоомыг энэ итгэхт байгаа нэг залуу авъя гэхээр зэрэг $100 гэдэг чинь тэр чинь утгагүй үн тийм үү. Тийм болохоор тэрийн доош нь бууруулж тавьдаг гэсэн үг. Тухайн улсын амжиргаанд нь тааруулж хүүгэнхтэй улсад. За тэр улсуудаас яг аль улсууд руу шилжүүлж Steam-ийг шилжүүлвэл хамгийн боломжийн байна вэ гэдгийг 2024 он судалгаа хийснээр болохоор Украин байсан байгаа юм. Тэгээд тухайн үед юм Украин руу регионын юм шилжүүлэх үйлчилгээ яваад энэ дэгээ төд удалгүй ингээд чимээгүй болоод мартчихсан байсан. Тэгээ би одоо саяхан бас судалж үзлээ л нэг аккаунтн дээрээ туршаад. За тэгсэн чинь Украин still on top. Ягаад үхэр зэрэг за одоо шинэ одоо Украин дээр одоо Battlefield 6 маань одоо 1700 гривен явна тийм үү? 1700 гривнаг чинь $1 чинь 42 гривен яваад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ тэр Battlefield 6 гэдэг тоглоом маань Украин регионтой аккаунтн дээр $47 бараг $40 гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг Steam долларынхаа бодвол бараг 40% шахуу хямд байна гэсэн үг. Yes. За шинэ одоо өөр тоглоом дөрвж. За шинэ DayZ. Хоррор тоглоом, зомбитой тоглоом нүнд мэдээж тийм үү? Оп. За тэнгууд Steam дээр болохоор доллартай аккаунтн дээр болохоор $50 байна. Украин дээр болохоор 1200 гривен явна. 1200 гривнэг ингээд хувиргаад үзэхээр зэрэг 28 бараг шахуу тал үнээр нь. Их мэтлээ. За тэгэхээр буцаагаад ерөнхийдөө юу гэж нөхөө зэрэг Safe Store гэдэг пэйжээрээ дамжуулаад буцаагаад аккаунтуудын регионыг Украин тэнгүүдээ энэтхэг Казахстан болгодог үйлчилгээг сэргээж эхэлж байна. Тэгэхээр одоо энийг одоо дур мэдэн хийх нь аюултай. Ягаад тэгэхээр зэрэг зав хуучны хүмүүс болохоор ерөнхийдөө бол тгийг хийждэг байсан юм да гэж ерөнхийдөө бол нэлээд ярьдаг. Яадаг вөхөр зэрэг хуучин болохоор зүгээр VPN ашиглаж орчдөг байсан. VPN ашиглаж ороод шинэ одоо тухайн үед одоо нэлээд хүмүүс Орос руу тавьдаг байсан. VPN Russia дээр тааруулаад дүнүүдээ нөгөө аккаунт руу оронгуудаа тоглоом авчдаг байсан. Одоо шинэ юу Оросоос өөрийнхөө аккаунтыг оруулсан юм шиг болгонгуудаа чинээсээ тоглоом худалдаа авчдаг байсан. Тэгэхээр тэр аккаунтны чин валют нь буюу регион Орос болчдөг байсан. Одоо тэгэхээр болцсон. Одоо заавал яадаг хүр зэрэг тоглоом худалдаж авах биш, цэнэглэлт хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл аккаунтаа та одоо шинэ Орос болголоо гэхэд заавал Орос мастер юм уу, виза карт ч юм уу тий олон улсын харилцааны тийм картаар цэнэглэх ёстой. Энэтэй холбогдолтой нэлээд хүмүүс бас асуудаг л да. Би ингээд аккаунтын регионыг солих гэж байгаа ингээд community бан авчлаа. За тэгээ судлаад үзэн яагаад тэгээд гол юм шилжингүүд би одоо ингээд VPN тавиад одоо чинь тэ өөр улс төр чинь Солонгостой тавьчлаа гэж үзье. Тэгэх юм бол Солонгос карт биш тийч Монгол карт ашигладаг. Тэр нь тэгээ сэжигтэй гүйлгээ буюу лөврийн шинж тэгээд Steam санаасны community бан өгчдөг жишээ нь яг энэ дээр шиг. Энэ тэгээд яг уу давтагдсан байх юм бол бүр перма бан өгчдөг. Тэр бан хизээч гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны аккаунт хийж ингээд яг зүгээр ингээд чулуу болоод дуусчихна гэсэн үг. Өөр ямар үйлдэл хийх боломж yok. Доторх мөнгөний гаргах, Steam trade хийх, тоглоомын тоглох боломж байхгүй. За зарим нь болохоор зүгээр анх удаага дийж байгаа бандуулсан тохиолдолд 2038 он хүртэл банджсэн юм тохиолдлууд хүртэл байгаа. Тэгэхээр одоо чинь Украин болгоё гэх юм бол заавал VPN-ээр тэгээд орчлоо гэж бодъё. VPN-ээр тэгээд орчлоо. Тэгэх юм бол заавал та зөрөөд Украинд байгаа хүний картыг гуйж авч өөрийнхөө аккаунт дээр хэрэглэх ёстой гэсэн үг. Тэгэхээр Steam жишээ нь одоо юу гэж бодох вэ зэрэг энэ хүн Украин руу жишээ нь одоо юу энэ сурдаг ч юм уу, аялал ч юм уу, эсвэл төр орчин суугаар эсвэл бүр амьдрахаар очсон байна. За тэнгууд энэ жинээсээ өөрийнхөө Steam аккаунтээр нэвтрээд ийм үйлдэл хийж гин гэж бодоод өөрөөр таны аккаунтыг Украин болгоо өгчдөг гэсэн үг. За гих мэтлэн ийм үйлчлэгийг буцаад сэргээж эхэлж байна. За одоо бөөнөрөө дахиад нэг өөр тоглоом унжил да Rust $40. Өөрөөр хэлбэл бараг 100
50,000 төгрөг. За тэгвэл одоо шинэ Rust Украин дээр үзэхээр 700 гривен явна тийм үү? 700 нь хуваахна 42 16. Бас л тал үнэ. За шинэ гих мэтчлэн иймэрхүү тоглоомуудыг хямдаар авъя. Тэгээд аккаунт Украин болгоё. Гэх юм бол санаа зовлтгүй манай Swift Store гэдэг пэйж рүү бичиж болно. Цэргэлт мэргэлтэн дээр бас санаа зовлтгүй тохоо бүрээд манайх gift card болон өөр янз бүрийн цэнэглэг зөндөө аргууд байгаа. Yes. За тэгэхээр тоглоомуудыг хямдаар авъя. Ерөнхийдөө цаашдаа Steam аккаунтаа ингээ хөгжүүлээд явъя гэсэн хүн болгонд ерөнхийдөө манай пэйж нээлттэй байгаа. Түрүү хэлсэнчлэн Украин болгож болно. Энэтхэг болгож болно. Мөн адилхан Казахстан болгож бас болно. Тэгээ ерөнхийдөө бүх тоглоомон дээр бас биш шүү. Зарим тоглоомон дээр Индиан буюу энэтхэг нийлүү хэмд байгаа. За зарим дээр нь Казахстан хэмд байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ гурван регион дээр нь бол эргэлдээд байгаагаас нэлээд олон тоглоом бас монголчуудын тоглодог тоглоомнуудаас харж байгаа шүүж байгаа би өөрийн хувийн зүгээс үзэхэд ер нь бол Украин бол бест юм байна гэдгийг тогтоосон байна. За тэгээ өөр заавар зөвлөгөө хэрэгтэй Steam аккаунт хөгжүүлэх талаар асуух юм байх юм бол сэтгэл хэсэг дээр бичээд үлдээчих болно гэсэн үг. За баярлалаа.